Захимчийн зөвлөгөө эхэлж байна. За энэ хэсэгтээ та бүхэндээ барагшууны ангаах чадлын талаар бол та бүхэндээ эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэж байна. За тэгэхээр бол барагшууныг бол их олон нэршилтэй байдаг. За тэгэхээр бол барагшуун гэдэг бол төвдөр бол хэлсэн нэр нь байх нь байна. За самгардаар бол шилажит гэж нэр байдаг. Шилажит нэр нь бол илүү шинжилгээ ухаанд бол бас хэрэглэгддэг. За монголчуудын дунд бол хадан хайлмал гэж нэрлэж өгсөн байж дээ. За тэгэхээр яагаад хадан хайлмал гэж нэрлэдэг вэ гэхээр мэдээж барагшуун маань тогтдог тархсан газар одоо барагшуун байршдаг газрууд маань бол хаданаас гаралтай хаданд байршиж яадаг байна гэсэн. За тэгэхээр барагшуун маань бол манай одоо эртний өмнөх он тооллоос ихсүүлээд бол ангаа ухаанд бол хэрэгжилж эхэлсэн байж байдаг. Тэр дундаа бол эртний аюур үдийн ангаа ухаан, тэжээхүү ухаанд бол барагшууныг эртний 3000 жилийн өмнөөс бол хэрэгжилж эхэлсэн түүхтэй. За тэн дундаа бол хүн төрөлхтний хүнд өвчлөл үүсгэж яадаг. Ер нь бол 400 гаруй төрлийн өвчнөөс бол урдсан сэргийлэх ангаах чадaltaй юм байна гэдгийг нь бол судар номуудад бол тэмдэглэн үтсэн байдаг. За тэгэхээр барагшуун бол их дэлхийн бол бүх газар бол ургаад одоо байршаад байдаггүй. За ер нь цөөхөн эдхэн газарт байж байдаг. Тэр дундаа бол өндөрлөг ийм уулын бүсийн орчмуудад бол барагшуун маань бол оршиж яадаг. За Монголын хангай, алтай, хинтийн за дээрэс нь бол хөвсглийн улсуудаар бол барагшуун бол одоо дархсан байж байдаг байна. За эндээсээ гадна бол төвд энтхийн өндөрлөг бас уулсын бүсүүдээр бол барагшуун бол дархан байрсан байж байдаг. Ийм одоо онцгой байгалийн эрдэс одоо ийм бэлтгэл байна. За тэгэхээр бол барагшуун бол их сонь 1500-аас 5000 метрийн одоо өндөрлөгт л оршиж байдаг. За тэнд дундаа хүчил төрөгч багтай, за дээрэс нь эрс тэрс уур амьсгалтай, хүйтэн сэрүүний уур амьсгалтай, за дээрэс нь бол одоо ийм хүйтэн хуурай агаартай ийм бүсүүдэд бол барагшуун бол бас тогтож яадаг байна. За барагшууныг их сонь гарал үүслийнх нь хувьд бол ингээд аваад үзэхэд бол барагшууныг нэг талаасаа бол амьтны гаралтай, нөгөө талаасаа бол ургамлын гаралтай юм байна гэдгийг бол тогтоосон байгаа эрдэмтэд. За амьтны гаралтай гэдэг нь ямар учиртай вэ гэхээр амьтны гаралтай гэдэг нь болохоор Монголд бол ихэвчлэн амьтан ургамлын гаралтай холимог нь бол Монголд одоо илүү байж байгаа байна. За энэ нь бол ямар учиртай байдаг вэ гэхээр хадныхаа энэ эсгүүд дээр ингэр эвэр эсгүүд дээр байдаг. За эндээсээ бол Монгол оронд тархсан мэрэгч амьтдын тодорхой хэмжээний ургамлын одоо эмийн ургамлууд за хадны хаг идсэн боловсруулсан зүйл тэгээд энэ мэрэгч амьтдын хэвтчнээс үүссэн. За дээрэс нь энэ хаднаас одоо тогтож гарч иж байгаа энэ хоёрын хоорондох уралдаас ингэж барагшуун Монголд бол тархаж ургаж идэг юм байна гэдэг юмыг тогтоосон байдаг. Харин энтгэг төвдөд байдаг барагшуун бол зөвхөн ургамлын гаралтай ийм барагшуун байдаг юм байна гэдгийг бол эрдэмтэд тогтоосон байдаг. За тэнд утгаараа бол амьтны болоод энэ ургамлын гаралтай нийлүүл ийм гаралтайнууд нь бол биологийн идэвх чанар бол илүү өндөртэй юм байна гэдгийг бол тогтоосон байдаг юм аа. Нэгт бол эрдэсийн агуулмж өндөртэй. За хоёрт бол биологийн идэвхэд одоо уурагт нэгдлүүд буюу амин хүчлүүдийн агуулмж барагшуунд байдаг юм байна гэдгийг бол тогтоосон байгаа. За тэн дундаа бол хамгийн хүчтэй, хамгийн биологийн идэвхт өндөр нэгдлүүд болохоор фулвик одоо хүчил гэдэг зүйлийг бол тогтоосон байдаг. Энэ нь болохоор энэ олон төрлийн бидний амьдрал шаардлагатай каль, фосфор, манган, фосфор, за энэ селен, цайр гэх энэ макро болон микро нэрцүүдтэйгээ саяны энэ хүчлүүд маань холбогдож өгөөд хүний бие махбод болохоор маш их олон төрлийн ашиг чанаруудыг өгч яадаг ийм бас давуу талтай за байгалийн одоо онцгой ийм одоо эрдэс байх нь. Гэхдээ энэ зүйл маань болохоор нөөцийн хувьд бол маш их бага гэдгийг бол тогтоосон. За эрт дээр үеэс буюу 15000 жилийн хугацаанд энэ барагшуун гэдэг зүйл маань энэ хаднаас ингэж ургаж боловсрож тогтсон байна гэдгийг бол тогтоосон байдаг. За энэнийх нь нөөц нь одоогоор бол яг энэ алтан бүсүүд орчимд дундад Азиудад байгаа энэ нөөц нь бол дэлхий дээр бол 500-аас 2000 тонн хэмжээний нөөц байдаг гэдгийг бол тогтоосон байдаг. Тэгэхээр энийг бол эртний 3000 жилийн туршид хүн төрлөختөн тэжээхүү ухаан, ангаах ухаанд бол хэрэгжилж ирсэн юм одоо онцгой олон төрлийн жоронд ордог онцгой зүйл байх нэ. За тэгэхээр барагшуунтай холбоотой энэ эрдэсүүдийг бид нар хүнсээс бас тодорхой авч яадаг. За тэгэхээр бас хүнс эрдэслэг бас хүнсүүдийн талаар бас та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр бол хүний бие махбод эрүүл байхын тулд, залуу байхын тулд бол өдөр тутам бол бодисын солилцоо гэдэг зүйл бол явагдаж байдаг. За тэгэхээр энэ бодисын солилцоонд бол хамгийн гол энэ ургуулууд оролцож байдаг зүйл бол эрдэсүүд байдаг. За хүний биед бол ойролцоогоор 90 гаруй төрлийн эрдэс бол өдөр тутамд бол хүний бие шаардлагатай гэж үздэг байх нь. За тэгэхээр бол энэ 90 гаруй төрлийн эрдэсүүд дундаас бүр зайлшгүй шаардлагатай нь бол 60-аад нэр төрлийн эрдэсүүд бол байх ёстой гэж үздэг. За тэгэхээр энэ олон эрдэсүүдтэй юу байдаг вэ гэхээр за бид нар сайн мэднэ каль гэж байдаг. За тэгэхээр бидний их сайн мэддэг
шөрмөс татлаа гингүүт нь одоо үзэн буцалгаад үзмний шүүс суу гэдэг нь эндээс бол кали агуулмжийг бол бид нэр авч яадаг байх нь энэ кайл байна. За дээрэс нь бол за ясанд одоо хамгийн гол сайн ясаа бэхжүүлэхийн тулд бид нар сүүнээс бол кальц гэдэг эрсцийг авч яадаг байх нь байна. За дээрэс нь бол бодисын солилцоо, булчингийн үйл ажиллагаа, тархи мэдрэлийн тогтолцоонд бол хамгийн чухал нь бол магний гэж байдаг. За тэгэхээр бол бид нар магнийг бол бас бананаас хэмжээгээр авч яадаг байх нь. За дээрэс нь бол олон төрлийн уурагт нийтлүүд. За тэн дундаа бол эрдцүүд, каль, фосфор, магний гэдэг маш их одоо шимт энэ агуулмж өндөртэй зүйлүүдийг энэ ногоо навчт бас ургамлын бууцай, цэцэгт байцаагаас бол авч яадаг байх нь. За тэгэхээр бол за дээрэс нь улаан лойлноос бол бид нэр төмөр дутлын одоо цус багталтаас сэргийлэхийн тулд улаан лойл бас хэрэглээгээд байдаг маань болохоор энд бол төмрийн агуулмж бас эрсцийн агуулмж байж идэг байх нь. За энэ дээр бол мэдээж бүс самрууд байж гин. За энд бол одоо бидний сүүлд их ярих болсон цайр, манган, за дээрэс нь фосфор, кальц гэдэг маш олон эрсцүүд бол энэ самруудад бас агуулгдчихэдэг. За тэгэхээр энэ самрууд байж гин. За тэгээд дээрэс нь авокадо бол өөрөө тосон дуустдаг маш олон хүчтэй биологийн технологиуд, витаминуудыг агуулхаас гадна бас одоо хилээд байгаа энэ олон эрсцүүдийг бол их хэмжээгээр агуулж яадаг юм хүнсүүд байх нь. За мэдээж өндөг бол бас тодорхой хэмжээний агуулмж, төмрийн агуулмжуудын агуулмжтай ийм одоо эрс хүнсүүд байх нэ. За тэгэхээр бол энэ хүнсүүдийг бид нар өдөр тутамдаа хэрглэж ээж тодорхой хэмжээний бид нар шимт бодисуудаа авч яадаг байх нь. Ингэснээрээ бодисын солилцоо маань эрүүл сайн явагдсанараа эрүүл байх хамгийн гол үндсэн суурь болоод байна. За тэгэхээр өнөөдөр бас та бүхэндээ гоё танилцуулж өгж байгаа энэ бараг шүүн гэдэг зүйл бол саяны яриад байгаа энэ эрсцүүдийг бол маш их өндөр хэмжээгээр агуулж өгч ядгаараа за эртний 3000 жилийн өмнөөс одоо 400 гаруй төрлийн өвчнийг ангаахад бол хэрэгж ирж исэн юм уламжлалтай байх нь. За тэгэхээр бол өнөөдөр та бүхэндээ бас яг энэ бараг шууныг танилцуулангаа яаж хэрэглэх талаар нь бас гоё мэдээлэл өгөх гээд Монс хүнс компаниас одоо гаргаж байгаа өтгөрүүлсэн гэж байгаа. Өтгөрүүлсэн бараг шууны талаар бас танилцуулгыг бас өргөж өгье. За тэгэхээр энийг бас танилцуулахын тулд бол та одоо үнэхээр энэ бараг шуун ямар одоо агуулмжтай гэдэг бас шинжилгээг бол хийлгэсэн байгаа. За тэгэхээр энэ танилцуулахын тулд бол ингээд лабораторийн шинжилгээнүүд хийсэн юм гэдэг нь бас та бүхэн танилцуулъя. Энийг хийхэд бол Монс хүс энэ бараг шууныг бол Солонгос дээжээ явуулаад шинжилүүлсэн байна. Эрдцийнх нь агуулмж хэр байна гэдэг. За энд үзсэн эрдцүүд юу вэ гэхээр кальцийг үзсэн байгаа, калийг үзсэн байгаа, наатр, төмөр, магний, манган гэдэг энэ саяны хэлээд байгаа чухал эрдцүүдийн агуулмжуудыг бас үзсэн байна. За мэдээж хүнсний бүтээгдэхүүн эрүүл байхын тулд бол ямар нэгэн эмгэг төрүүлэгч одоо энэ нэг байгалийн гаралтай зүйлээс аваад хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа гэдэг утгаараа эмгэг төрүүлэгч одоо зүйлүүд байна уу гэдгийг бас мэрэгжлийн ялтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторид бас энэ эмгэг төрүүлэгч одоо зүйлүүд байгаа эсхийг бол шинжилүүлсэн. Энэ дээр бол эмгэг төрүүлэгч нь байхгүй байна гэдэг юм судалгааны шинжилгээний хариу нь гарсан байгаа. За дээрэс нь мэдээж хүнд металлын агуулмжуудыг үзсэн. За тэгэхээр мэдээж энд хүнд металл байгаа эсхийг үзэхэд бол ямар нэгэн эмгэг төрүүлэхээр хэмжээний хүнд металл бол байхгүй байна гэдгийг бол одоо лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байгаа. За тэгэхээр би та бүхэндээ ихтгэл үнэмшилтэй одоо энэ зүйлүүдийг та бүхэн одоо хэрэглэхэд хамгийн одоо чухал зүйлээ гэдгийг бол хэлж байна. За тэгэхээр энэ бараг шууныг бол бид нар бол ихэвчлэн бол хамгийн сайн мэддэг нь бол хугарлын үед бол бид нэр их хэрэглэж бол заншсан байдаг. За мэдээж ясны эрдцийн агуулмж өндөртэй гэдэг утгаараа ясны бороолт ясыг хурдан бороолоход бол бараг шууныг бид нар бол хэрэглэж заншсан. За тэгэхээр бол ясны хугарал за тэн дундаа ахмад насны өгчүүлийн хувьд бол хамгийн их тохиолддог хугарал бол энэ дунд чүмгийн үзүү эсхийн хугарал байдаг. За тэгэхээр энэ хугарлаас бол урдсан сэргийлэх за дээрэс нь хугарлын ерөнхий үед бол бороолт бол маш сайн дэмжигч өгч идэг юм аш тустай байх нь байна. За дээрэс нь бол түрүүн хэлсэн кали, магний гэдэг одоо энэ булчингийн бодисын солилцоонд оролцоод эрдцүүд их агуулмжтай байдаг болохоор зүрх судасны үйл ажиллагааг бол их сайн дэмжиж өгч идэг. За цаашлаад харшлын эмгэгүүд за тэн дундаа арсны төрлийн харшлын эмгэгүүдэд бол маш одоо эерэг үр дүнтэй гэдэг нь бол судлагдсан байгаа. За тэгэхээр энийг ингээд ярих юм бол маш олон төрлийн ашиг чанарууд байж идэг. За тэн дундаа бол элэг бөөрийн үйл ажиллагааг дэмжих. За ер нь бол маш их олон төрлийн одоо ерөнхий нүүлдэл буюу одоо хөгшилтийн эсрэг за дээрэс нь бодисын солилцоог дэмжих. За дээрэс нь бол эрчүүдийн хувьд бол эрүүл мэндийн хувьд бол одоо эр бэлгийн эсийн үүсэлтийг сайжруулах, бодисын солилцоог дэмжиж өгөх, за зүрхний үйл ажиллагаа, бие махбодын энергийг сайжруулж өгч яадаг ийм бас ерөнхий үйлдэлүүдийг харуулж яадаг бахан. Тэн дундаа ингэснээрээ дархлаа тогтолцоо хамгийн сайн байна гэж ойлгож болно гэсэн. За тэгэхээр энийг
өдөр тэгвэл энэ эрдэсний агуулмжтай, энэ ашигт одоо амин хүчний агуулмжтай энэ барагшууныг яаж хэрэглэх вэ гэдгийг бол бас та бүхэндээ танилцуулж өгье. За тэгэхээр энийг бол энэ өтгөрүүлсэн одоо энэ мон сүнсээс гаргаж байгаа өтгөрүүлсэн барагшууныг өдөр тавхстай эрдэсүүдэд авахын тулд бол 100 мл усанд 8-аас 10 туслыг хийгээд уухад хангалттай гэсэн үг. За энэ бол яг өтгөрүүлсэн юм пипеттэйгээр ингээд 1 2 3 4 5 7 8 9 10. За тэгэхээр өнөөдрийн та бүхэндээ танилцуулаад байгаа энэ хадан хайлмал буюу одоо 1500 жилийн хугацаанд хаданд одоо тогтож гарч ирсэн зүйлийг одоо орчин үед бол ийм хялбар байдлаар хэрэглэхэд боломжтой болгож гаргаж ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө усанд хийгээд 100 мл усандаа нэг 8-аас 10 одоо саяны пипетээрээ туслыг хэрэглээд ингээ явхад бол өдөрт авахстай саяны хэлж байгаа эрдэсүүдээ маш сайн авч чадах нь байна. За дээрэс нь хүний биеийн бодис сольцыг дэмжиж өгдөг түрүү хэлсэн ашигт одоо хүчлүүд, амин хүчлүүд, за тийм дундаа фолик ацид гэдэг байгаа хамгийн чухал энэ нэгдлүүдийг бол эндээс авах нь байна. Тэгэхээр энднийг өдөр тутам хэрэглэснээрээ эрүүл байх, залуу байх, за цаашлаад урт наслахад бол хамгийн одоо суур одоо үндсэн зарчмууд нь бол ерөөсөө эндээс тогтож байгаа. За тэгэхээр амтны хувьд бол одоо яг ийм байгалийн цэвэр одоо ийм хуурай мэдрэмжийг өгөхөр ийм амтууд бол байж байгаа. За тэгээд энэ бол та бүхэндээ танилцуулж байгаа нь бол өтгөрүүлсэн одоо шинэ бүтээгдэхүүн байна. За тэгэхээр бидний өмнө хэрэгжилж байсан зүйлүүд нь бол барагшууныг витамин С-тэй бас ингэж хавсгаж өгсөн. Одоо витамин С-тэй одоо ийм хувилбар нь бас байдаг. За энийг бас хэрэгжилж болно. Өдөр тутамдаа ингээ хэрэглээд явахаар одоо ийм үрлэн хэлбэрт нь оруулж өгсөн юм витамин С-тэй барагшуунууд байж байгаа. За дээрэс нь шингэрүүлсэн буюу одоо шууд задлаад уух одоо барагшуун цэник гэсэн одоо барагшуун байдаг. Энэ нь бол одоо шууд задлаад уухад тохиромжтой гэсэн үг. Энийг задлаад хэрэглээд явахад тохиромжтой юм зүйл. За тэгэхээр бол өнөөдөр та бүхэндээ барагшууныг яагаад эрүүл мэндэд одоо ашиг тустай вэ гэдэг утгаар нь бол дэлхийн нийтэд бол энийг 3000 жилийн өмнөөс хэрэгжилж эхэлж ээж. За дээрээс хамгийн гол нь бол энэ зүйл нь болохоор дэлхийн бүх бүс нутгууд дурагдсан байна. За дээрээс нь хамгийн ашиг чанарууд нь бол Монгол алтай нуруудууд, за энэ хөвсгөл одоо улсын бүсүүдээр оршдгод нь болохоор хамгийн өндөр ашиг чанаруудтай оршдог юм байна. Тэр утгаараа монголчууд бид нар бас их хацтай. Тийм болохоор бол өвчнөөсөө сэргийлэхийн тулд өдөр тутамдаа энэ одоо байгалийн чухал нэгтлээ бол бас хэрэглээрээ тэгээд тэр тусмаа зөв зохистой хэрэглээрээ учир нь бол энэ байгалийн нөөц бол хязгаарлагдмал. За ингээд ямар ч сан барагшуун буюу одоо хадан хайлмлыг одоо хэрэгжилж эрүүл мэндэд дэмжээрэй гэж хүсэх байна. За өнөөдрийн мэдээллийг хүлээн авсан та бүхэндээ баярлалаа.